Сайн байцгаана өрх үзэгчдээ та бүхнийхээ орой амгалан ялтахъя. Нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бид нэвтрүүлгээрээ хүүхдийн эрх хамгааллын асуудлыг ярина. Ер нь бол манай өнөөдрийн хийж байгаа нэвтрүүлгийн сэдэв бол хүүхдийн эрх ба хамгааллын эрх зүйн орчин гэсэн сэдвийн хүрээнд ярина. Тэгэхээр ер нь бол ирээдүйд болсон хүүхэд багчуудынхаа хууль ёсны эрхийгээд одоо хамгааллын асуудал бол бидний өмнө тулгамдаад байгаа гол асуудлууд байдаг. Тэднийг хайрлан хамгаалж Монгол улс маш олон олуулаа болох бас эрүүл иргэдийг төрүүлэх гэдэг ингээд маш олон нийгмийн асуудал бидний өмнө тулгамдж байдаг. Тийм ч учраас энд бол хууль эрх зүйн орчин өөрөө эрүүл цэвэр тунгалаг бас байх нь хамгийн чухал асуудал байдаг. Тийм ч учраас өнөөдөр хүүхдийн эрхтэй холбоотой, хүүхдийн хамгаалалттай холбоотой хуулийн асуудлуудыг хөндөм нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлгээ хийх гэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт одоо хэлцүүлэгт маань ярилцахаар ирсэн зочдынхаа танилцуулгыг нэвтрүүлгээ хийхэд хүргэе. Жавзанхүү хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн төрийн бус байгууллагын тэргүүн Монгол хэлний багш мэргэжилтэй нийгмийн ажлын магистр цолтой хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 33 жил ажиллаж байгаа. Амар сайхан хүн ам хөгжил нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Эдийн засагч мэргэжилтэй бизнесийн ухааны магистр цолтой хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар 3 жил ажиллаж байгаа. Цэвэн хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч хүүхдийн эрхийн үндэсний төв төрийн бус байгууллагын тэргүүн түүхийн багш пионерын удирдагч мэргэжилтэй хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 35 жил ажиллаж байгаа. Одон туяа улсын их хурлын гишүүн олон улсын эдийн засагч мэргэжилтэй бизнесийн ухааны магистр цолтой 2012 онд улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. Төвшин засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Орос хэлний багш мэргэжилтэй төрийн удирдлагын магистр цолтой хүүхдийн эрх хөгжлийн чиглэлээр 35 жил ажиллаж байгаа Монгол улсын гавьяа тогш. Байгалмаа нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга хэл шинжилгээний багш мэргэжилтэй хэл шинжилгээний ухааны магистр нийгмийн ухааны докторант хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 29 жил ажиллаж байгаа. За ингээд манай өнөөдрийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн нийт зочдтой бас талархлаа илэрхийлье. Тэгэхээр эхний асуултыг бол би одоо одон туяа гишүүнээс эхлэе гэж бодож байна л да. Бас их хурал гишүүн сууж байгаа. Бидний одоо яг энэ хуулийн одоо хэлэлцэхийн чухал юун дээр байгаа учраас би юуг асуух гээд байна гэхээр ер нь бол гэр бүл эхнийхээс хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй гэж манай үндсэн хууль заасан байдаг л да. Тэгэхээр төр энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж ирвэ гэдэг энэ асуулт л хамгийн чухал асуулт юм шиг санагдаад байгаа. Тэгээд танд энэ асуултыг тавьж байна. Тэгэхээр бид бас 1990 онд хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцийг бүхэлдэн хүлээн зөвшөөрч нэгдсэн. За үүнээс хойш нэг 10 гаруй олон улсын конвенцд бас нэгдэн орсон. Тэгээд ер нь бид бас энэ олон улсын жишгт одоо хүрэх тийм ээ. Олон улсын одоо судалгаагаар бидний байнга одоо ингээд тодорхойлж байдаг. Энд бол бас манай давуу талууд байна, бас сул талууд байна, онцгой анхаарах асуудлууд байгаа. Тэгээд сая 3 хоногийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас дэлхийн хүүхдийн аж байдлын тайлан гэсэн ийм уулзалт зохион байгуулад одоо энэ тайлан хийх ажиллагаа одоо бол аль биесээр эхэлж байгаа. Тийм учраас манай Монгол улс бол ер нь ямар одоо зүйл залтаар ямар хэдвэр байранд байна вэ гэдэг нь бол тодорхой гарна. За хамгийн одоо чухал тэнд бол онцлсан нь юу байсан бэ гэхээр ерөнхий боловсролын сургуулийн хамралтаар бол одоо Монгол бас 99%-тай байна. Энэ бол дэлхийд их өндөр тооцогддог. За мөн одоо дархлаажуулалтын хамралтаар бол хүүхдийн 99% байна. За 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бол одоо 5 дахин бууруулсан гэдэргээд сайн үзүүлэлтүүд бол байна. Зүгээр үнэхээр сая улсын их хурал дээр хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль ярихад бол хүүхдийн эрхийг хамгаалах цогц эрх зүйн орчин бол огт бүрдээгүй гэсэн ийм зүйлийг бол өргөн барьсан одоо манай засгийн газрынхан бол ярьсан. Тийм учраас одоо хүүхдүүдэд өнөөдөр ингээд утас руу ярьдаг штэ. Хүүхдийн нөгөө тусламжийн утас руу яриад хүүхэд ийм асуудал байна гэхэд тэрийг хэрхэн яаж зохицуулах уу гэдэг зохицуултууд бол өөрөө их муу дутмаг. Тийм учраас сая засгийн газраас өргөн барьсан энэ хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгаар бол бид бас энэ орхигдсон зайшгүй одоо засах тийм ээ цаг үеийн одоо бас хөгжлөөр зайшгүй нэмэгдэж байгаа энэ тулгымцсан асуудлуудыг шийдэхин төлөө
улсын их хурал дээр ингээ ажлын хэсэг байгуулсан. Уучлаарай. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бол та төр үүргээ яг ямар биелүүлж исэн гэж би бол зүгээр зарим тохиолдолд хангалтгүй биелүүлсэн гэж үзэн. Ягаад тэгэхээр одоо зүгээр хамгийн л наад захын л хүний эрх хангагдчихэж хүн дараагийн одоо сурч боловсрох хэрэг яригдана. Тэгэхээр бид бол хүүхдийг өнөөдөр эрүүл тээх орчин бол одоо байхгүй байна. Ялангуяа хотод бол одоо ээжүүд хүүхдээ эрүүл тээх орчин алга байна. За эрүүл төрүүлэх бас орчин тэр болгон муу байна тийм ээ, төрөх хүрэлцэхгүй байна гэсэн байдаг. За одоо сургууль цэцэрлэгийн хангамж бол бас муу байгаа. Энэ бол эцэг эхчүүдийн ярьдаг. За сургуулийн хангамж бол одоо эх 5 жилд бол маш хүндрэлтэй одоо чиглэл рүү одоо орох ийм зүйл байгаа. Тийм учраас бид бол хүүхдийн ялангуяа аюулгүй орчинд байх энэ эрхүүд бол бас их зөрчигдөж байгаа. Эндээс бол төрөөс бол бас хангалттай анхаарч чадахгүй байна л гэж. За баярлалаа. Тэгэхээр Жавзанхүү тавилдаад 90 онд Монгол улс хүүхдийн эрхийн тухай конвенцэд бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж сая Оюутан гишүүн хэллээ шүү дээ. Тэгэхээр бодож ин л да 90 оноос хойш өнөөдрийг 25 жилийг бид ардаа орхисон юм байна. Тэгвэл энэ конвенцэд нэгдэн орсон юм бол бид энэ нэгдэн орсныхоо үүргээ хэрхэн биелүүлж яасан юм бол тайлангуудад яаж гарч ийдэг юм бол ямар хэмжээнд бид одоо хүүхэд эрхийн асуудал, хамгааллын асуудлыг одоо энэ конвенцийн хүрээнд бас хийж ирсэн ажлууд юм ямар харагддгийм бол гэдг дээр та тайлбар өгөөч. Үнэхээр 90 оноос эхлээд бид нэр хүүхдийн эрхийн тухай цаашны мэдлэг мэдээлэлтэй болж ирсэн нийгэм даяараа гэж хэлж болно. Түрүүндээ хүүхдийн чөлөө цаг боловсрал, сурч боловсрох эрхийн тухай илүү их авьяас чадвар хөгжүүлэх тухай нийгмийн амьдрал бэлтгэх талаар ярьдаг байсан бол 90 оноос хойш бол ерөөсөө хүний эрхтэй давхцаад нийгмийн хөгжлийн сөрөг нөлөөнөөс хүүхдийн харьхыг яаж хамгаалах юм бэ гэдэг цаашны асуудал төрийн өмнө дэвшигдсэн тийм ээ. Тэгээ конвенцэд хүлээн зөвшөөрч нэгдэн орсны дараа энэ хүүхдийн эрхийн асуудлыг хамаардаг үндэсний системийг бий болгосон. Орон нутаг одоо баг сум хороод тэгээ тухайн үедээ пионер яглах удирдлагчаар ажиллаж байсан хүмүүс бол одоо бүгд төрийн албандаа шилжиж ирээд ажилласан. Энэ үеэс эхлээл хүүхдийн эрх гэж юу юм бэ? Би яах ёстой юм бэ? Төр яаж оролцох юм? Бүгдийг урдуур нь гүйж ороод хамгаалаад байх юм уу? Эсвэл одоо ард нь хараад зогсоод байх юм уу? Учраа олох гэж чинь нэлээд юм болд юм ба штэ. Хүүхэд нь ч ойлгох хэрэгтэй, эцэг их нь ойлгох хэрэгтэй. Үйлчлэгээ үзүүлэх гээд байгаа ажилтаа хамгаалах гээд байгаа төрийн албаны хүмүүс энэ тухай ойлголттой 25 жилийн хугацаанд ийм болж өнгөрсөн онд бол энэ хүүхдийн эрхийн конвенцэд нэгдээд 25 жилд одоо бид нар ямар ахиц гарсан юм олон улсад ингээд танилцуулсан. Үнэхээр одон туяа гишүүний хэлснээр тэр боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зүгээс бол үзүүлж байгаа төрийн нэг суур үйлчилгээнүүд бол бас сайн байсан. Урд нийгэм бүгд уртлынхаа бүх юмыг бас өгүүлсэж болохгүй. Үн төлбөргүй боловсрал, үн төлбөргүй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ их сайн байсан. Хамгийн гол нь бид нар 90 оноос хойш цаг наргүй бизнес тийм ээ өдөр шингүй мөнгө өглөө хараагүй ингээд ажил идэх хоолныхоо төлөө тийм идэх хоолныхоо төлөө ингэхэр чинь ар гэртний хүүхэд яах юм хин авч үлдэх юм хин сургуульд нь авчиж өгөх юм тэгээд ямар орчинд байгаа энийг мартцсан өөрөөр хэлбэл хүүхэд хамгаалагдах эрх нь одон туяа гишүүн бол олон дахин өндлөн шүү дээ аюулгүй байдал гэдэг асуудлыг нь бол бид нэр жоохон анхаарлаасаа гадна орхиод хоол байвал болоо хувцс байвал болоо одоо яах гэдэг өөр юу хэрэгтэй. Тэгээд тэр хүүхдийн сэтгэл санаа үзэл бодол энд нь байгаа юмыг юусоо ойлгохгүй байгаад байгаа л да. Тийм учраас бид нар энэ одоо ногоон картны хүрээнд бол энэ 22 мянган санд ирүүлсэн хүмүүсийн 3/2 нь буюу тий 15-6 мянган хүн бол хүүхд хамгааллын хуулийн дээр илүү саналаа ирүүлсэн байгаа. Тийм ногоон картыг би Оюутан гишүүнээс арай тодруулаад асуучих. Ерөнхийдөө бусад хуулийн хилцүүлгүүд бол ингээд онлайнаар хэлүүлцүүлж जैन тэгж гэнэ гэж ингээд яриад байдаг боловч яг бас тухайн иргэндээ хүрч тэр оролцоо нь жоохон дутмаг л харагдаад байдаг л да. Тэгэхээр энэ ногоон картыг энэ хуулийн хүрээнд яаж хэрэгжүүлсэн, энэний үр дүн нь бас яаж харагдаж байгаа. Жавзанхуугаа хэллээ 22 мянган хүн оролцож байна гэж байна. Тэгэхээр тэрнээс бас үр дүн гарч байгаа юм харагдсан л баг тийм. Тэгэхээр улсын их хурал дээр ер нь хууль хэлцэж байгаа нэг ингээд гормыг харахад хүмүүс болохоор одоо тэр нэг л юм биднээс маш хол дээр байдаг. За улсын их хурлын гишүүдтэй уулзахад хэцүү, саналаа өгөхд хэцүү гэдэг ингээд нэг юм иргэдийн санал улсын их хурлын шийдвэр гаргах түвшин их тийм саланг байдаг. За тэгээд төрийн ордонд болж байгаа хилцүүлэхт бол одоо ядгүй нэг байнгын ирдэг нэг хэдэн тийм ээ мэрэгжлийн хүмүүс ирээд тэр болгон иргэд за ялангуяа хүүхдийн хууль дээр бол ээжүүд хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг одоо хуульчид, нийгмийн ажилтнууд, сургуулийн багш гэдэг ингээд бүх хүмүүс бол оролцох эрх нь бас тэр болгон хязгаарлагдмал байдаг. Хоёрдугаарт бол бид за интернетэд манай хуулийг тавьсан байгаа үзэл саналаа хэлээрэй гэхэд тэр болгон хүмүүс боломж байхгүй. Тэгээ би бол энийг хараад бас жоох энийг өөрчлөх хэрэгтэй байна гэд бид бол
хүүхдийн ЮНИСЕФ-тэй хамтраад ерөөс улс орон даяар нэг сайн санал авъя. Энэ бол хүүхд болгонд хамаатай хууль гээд тэр интернет байгаа хуулийг бид нөгөө өргөн барьсуулаа бүгдийг хэвлэмэл байдлаар хороо болгонд хүргэсэн. За ингээ аймаг болгонд хүргээд хүмүүст за одоо энэ хүүхдийн төлөө таны хийх ногоон карт шүү. Одоо нэг хурал цуглаан гэхэр хүмүүс нэг асуудлаа л яриад байдаг, шийдлээ ярьдаг. Та шууд энэ дээр ингээ хуулийн зүйлс ингээ бүр ингээ хэвлээд өгсөн юм байна тийм. Шийдлээ бэлдээд өгөө гэд одоо бид нар энэ хүүхдийн төлөө ногоон картыг ингээ аялуулсан. Хэвлэл мэдээлэлээр бас нэлээд сурталчилсан. Тэгээд 22 мянган санал ирж байгаа. Одоо бол бид бас энэ хаврын чуулганаар хилцэж амжихгүй учраас бас санал авах хугацаа бол нээлттэй байгаа тийм ээ. Тийм учраас манай ээжүүд за нийгмийн ажилтнууд ер нь одоо хүүхдийнхээ төлөө санал өгье гэсэн. Тэгээ тэндээс их сонин бас өвөрмөц саналууд бол гардаг л да. Бидний бас санаанд ороогүй тийм ээ. За ногоон карта холбоотой асуудлыг арай дэлгэрүүлээ. Ерөнхийдөө яг хэрвээ энэ хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой асуудал дээр иргэн та одоо ямар нэг саналаа өөрийнхөө саналыг оруулахыг хүсвэл энэ ногоон карта энд оролцоод өөрөөсөө картагаар дээр аваад саналаа явуулаад явах боломжтой юм байна. Тэгэхээр би нэг хуулийг эргээд харъя гэж бодож байна л да. 96 оны 5 сарын 7-нд батлагдсан хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль бол батлагдсан цагаас ахвалаад одоо 19 жилийн бас настай юм байна. Бараг 20 жил болж байна. Гэтэл энэ хуулийг бол материалыг шинжтэй бас нэг тийм хүүхэд хамгааллын харилцааг бүрэн зохицуулж чадаагүй чадамж муутай хууль гэж үзээд байдаг л да. Тэгээ энэ нь юундаа байсан юм бол гэдэг асуулт гараад байгаа байхгүй. Тэгэхээр энд цэвээ хариулах уу? За. Тэгэхээр 96 он өөрөө хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлана гэдэг бол том акц. За. Тэгээ энэ бол одоо урд нь бол хүүхдийн эрх байтугай хүний эрхийн асуудал тэр болгон яригддаг байсан үед хүний эрхийн дараа хүүхдийн эрх чинь нэг хэсэг нь гэж үзэгдэж ингэж яригдана гэдэг бол хүүхдийг одоо хамгаалахд бол бас томоохон үүргээ гүйцэтгсэн. Гэхдээ энэ хуулийн өөрийнх нь одоо их шүүмжлэлтэй хандуулаад байдаг гол зүйл нь бол ерөөсөө нэлээд тунхагийн чанартай. Тунхагийн чанартай гэдэг чинь бол тех ёстой, ингэх ёстой гэдг нь заагдчихад механизм муутай байхгүй юу? Жишээлбэл иргэн аж ахуй болон ерөөсөө үүрэг хүлээгч нар хүүхдийн эрхийг үүрэг хүлээгч, эрх эдлэгч гэдэг хоёр юмар л ерөөсөө ерөнхийд нь заагалдаг шүү дээ хүүхдийн эрх хуулийг. Тэгэхээр үүрэг хүлээгч нарын өөрийнх нь одоо хариуцлага юу хийх юм, яахаа яаж хамгаалах юм гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө тэр талынх нь юм нь бол ингэж хүмүүст бол ингэж хэрэгжүүлж болохгүй юм шиг тунхагийн чанартай гэдэг залтаасан болоод өнөөдөр хүүхдийн эрх бол эрхийн тухай одоо хууль нь бол ингэж шүүмжлэлтэй хандаад байдаг. Гэхдээ бол би бол нэг тийм ч их бас муу хууль гэж үзэхгүй. Яг энэ анхудаа хүүхдийн эрхийн хуулийг байтугай бүх хуулиудыг шинжилж найруулах асуудал Монгол улсын өөрийнх нь одоо бас хүлээж байгаа үүрэг нь бол бүх юмыг шинжилж хийжсэн учраас бол тулгамдсан, туршлагагүй янз бүрийн байдлаар энэ хуулийг хийжсэн. Тэр үед би хүүхдийн төлөө үндэсний газар ажиллаж байсан учраас бол маш сайн процессыг бол сайн мэдж байгаа. Гэхдээ энэ хүүхдийн эрхийг хамгаална гэдэг бол ерөнхийдөө бол бүх хүмүүсийн хэм хэмжээг тогтоосон хүүхд өөрөө тусгай хэрэгцээ шаардсан өөр эрх эдлэгч гэдэг утгаараа тэр дархлааг л бий болгосон хууль гэж би өөрөө үздэг. За баярлалаа. Би байгальмаагаас асуух гэдэг нь яг бодит хүнтэйгээ хүүхдтэйгээ тулж ажилладаг байгууллагын хүний хувьд яг сая бид нэг хуучин хууль ярьлаа шүү дээ. Одоо ч гэсэн мөрдөж байгаа. Шинэ хууль батлагдаад хэрэгжижтэл бид нар энэ хуулиараа л явна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө энэ хуулийг аваад хэрэгжүүлэхэд ер нь аливаа энэ хүүхдтэй холбоотой хүүхдийн эрхтэй холбоотой хуулийн зүйл залтыг аваад амьдрал дээр хэрэглэх гэхээр яг бодитоор тулгарч байгаа бэрхшээл нь юу байдгийг? За ер нь энэ нөгөө сая ярьсан ногоон карттай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд 50000 гаруй иргэдээ санал авсан. Тэгээ саналуудын хувьд бол яг энэ хүүхдийн эрхийг хамгаалах одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулийг яаж шинчилж одоо хоёр хууль болгох вэ гэдэг дээр ямар саналтай вэ гэдэг л санал явж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө бүтцийн хувьд нэгдүгээр хамгийн их санал төгсөж байгаа. За энэ юу гэхээр нийслэл өөрөө том айл хүн амын 50% амьдардаг. Тэгээ энэ маань өөрөө Монгол улсын засаг захиргааныхаа нэгжийнхээ хувьд сумтай хороо дүйцэлждэг. Хүн амынхаа хувьд баг аймагтай адилхан хүн амтай хороонд ч гэсэн байгаа шүү дээ. Гэтэл бүтцийн хувьд одоо хороон дээр бол хэн бэ нөхлөөр нэг л нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нийгмийн ажилтан ажиллаж байгаа чиг үүрэг нь хуулийн заасан чиг үүрэг нь өнөөдрийн гүйцэтгэж байгаа чиг үүрэгтэйгээ нийцэхгүй байгаа. Нэгдүгээрт нь за тийм учраас одоо энэ нөгөө 50000 гаруй иргэдийн өгсөн саналын хувьд бол эрхийн хуулийн дээр ийм чиг үүргийг гүйцэтгэхийг заая. Хүүхдээ хамгаалах тухай хуулийн дээр илүү ийм чиг үүргүүдийн тодтгоё. Нэг ялангуяа одоогийн энэ хоёр хуулийн дээр орсноор бол хүүхдийн эрхийн тухай хуулинд бол хорооны төвшөнд орон тооны бус хамтарсан багийн тухай байгаа юм л да. Одоо ч нийслэлийн 152 хороонд бол хамтарсан баг
ажиллаад байгаа юм. За хамтарсан багийн бүрэлдэхүүнийг аваад үзэхээр үндсэн чиглэлийн хүмүүс ажиллаад байгаа. Хорооны засаг дарга нийгмийн ажилтан, нөгөө сургуулийн нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагтаа гэдээ ажиллаад байгаа. Тэгтэл тэд нар маань өөрсдийнх нь нөгөө ажлын байрны тодорхойлолтод чиг үүрэг нь тодорхой сайн тусаагүй. Ерөнхийдөө тухайн засаг дарга нийгмийн ажилтны итвэх оролцоо санаачлагаас болоод одоо хамтарсан баг маань ажиллаад байгаа. Нэг ёсондоо албажуулж өгөөгүй болохоор би энэ ажлыг хийх ёстой ч юм уу ч юм уу илүү их сайн тусгаж өгөх тийм шаардлага байна гэж байна. Би хоёрдугаарт нь дахиад нэг юм хэлчихв. Хоёрдугаарт нь юу гэхээр одоо энэ хорооны төвшөнд нөгөө амжиргаа дэмжих зөвлөлгээд ажилтдаг л да. Энэ бол бас иргэдтэй ажиллаж байгаа нэг зөвлөл байгаа юм. Тэгээ энэ маань өөрөө их сайн ажилдаг. Манай хамтарсан баг бол тийм ажиллах боломж нь жоохон хомс байгаа юм л да. Учир юу гэхээр нөгөө механизм нь дутмаг байгаа даа. Энэ амжиргаа дэмжих зөвлөл бол юутай санхүүжилттэй. Чиг үүргүүднийг тодорхой тусцсан байдаг. Тэгэхээр яг хөө энэ хуулийн дээр бол урамшууллыг олох журам гарна гэж ингэж туссан байгаа нь бас энэ дээр хэрэгцээтэй. Нөгөө нэг тал дээр гэр бүлийн тухай хуулинд байх тэр нийгмийн ажилтан байна гэд манай энэ хоёр хуулийн дээр бол нийгмийн ажилтан буюу байгууллага байна гэдэг байгаа. Байгууллага байгаасаа гэсэн санал миний түрүүний хэлсэн 50000 гаруй иргэний ирүүлсэн санал донд үнэхэрийн хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжсэн төв байгаасаа гэдэг санал, дийлэнх саналыг авсан байгаа юм л да. Тэгээ энэ нь яагаад гэвэл өнөөдрийнхөө яг нөгөө үйлчилгээгээ шаардсан иргэдийнхээ тоотой харьцуулахаар ялтчгүй төв ажиллах шаардлагатай. Бүхэл бүтэн 96 онд батлагдаж өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээд явж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах одоо хууль нь тий өнөөдрийн бидний одоо хилцэгдэж байгаа хуульд хоёр салснараа бас онцлог. Өөрөлд хүүхдийн эрхийн тухай нэг хууль, өөрөлд хүүхд ямар эрхтэй, хүүхдийн эрхийг хангахад ямар талууд оролцох вэ? Ямар үүрэгтэй оролцох вэ? Хоёрдугаарт энэ хуульд шинэ гарч байгаа хуульд ерөөсөө хүүхдийн эрхийн асуудлыг, эрхийн хамгааллын асуудлыг гэр бүл түшгэлсэн байгаа байхгүй. Гэр бүлийн амьдралд нь түшгэлж, гэр бүлд нь тулгуурсан гэдгээр одоо төрчин хуулиас нэгдүгээрт өөр. Хоёрдугаарт нь хамгааллын асуудлыг ерөөсөө хамгаал өөрөө бүхэл бүтэн тогтолцоотой байх ёстой гэдэг утгаар нь хамгааллын тухай хуулийг салгаж өгснөөр энэ удаагийн хуулийг их өрмөц одоо хоёрдугаарт их амьдралдаг бас бидний яг үнэхээр ширээний ном болж чадах ийм хууль болох байхаа гэж бид их найдаж байгаа. За хуулиа бол илүү задлаад хэдүүлээ цаашаа ярилцсан. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүүхэд хамгаал хүүхдийн эрхийн асуудлын талаар олон нийт ямар санал бодолтой байгааг бол бид дараах ярилцлагаар бэлтгэсэн байгаа. Энэ сурвалжлагаа үзээд студийн ярилцлагыг үргэлжлүүлье. Хүүхдийн асуудлаар толомж асуудал зөндөө байна л дээ. Тухайл одоо ер нь көд оронд гэсэн төвшөрөн газартаа гэсэн хүүхдийг одоо хөгжүүлэх, боловсруулах, тэднийг авьяас хөгжүүлэх чиглэлээр ер нь асуудал нийлээд томцсон. Ер нь цэцэрлэгийн асуудал байна, сургуулиудын асуудал байна, хөрөлцөө муутай нэг одоо багшид оногдох нэг багшид оногдох хүүхдийн тоо олон учраас хүүхдүүдэндээ хөрж ажиллаж хөгжүүлэх цаад яраа учиртай байгааг би ойлгодог. Боловсрал талаас их анхаармаар юм шиг санагдаад байгаа шүү дээ. Багш эцэгтэл хоорондоо аягүй холбоотой байдаг шүү дээ. Төрөөс явуулж байгаа бодлого ер нь зөв байгаасаа л гэж боддог. Хүүхэд хамгаалж ер нь байд юм уу манад одоо ер нь хүүхдтэйгээл ингээд гадар мадуур тэмээл гэр оронгүй ээж аавгүй тийм их зөндөө байдаг шүү дээ. Жишээлбэл ээж аав нарх уудаг тий хүчирхийл давтдаг тийм л юм байдаг шүү. Тэгээд хүүхдийн одоо тоглолдог газарчгүй хаа явсан газар хүүхд шоовдрлагдаж тий ингэж явж байгаа нь би тэгэхээр хамсшгүй. Зарим тал дараа бас доголдолтой байдсан болов уу гэж би боддог юм л да. Тухайлбал одоо янз бүрийн гэмт хэрэгтөө орсогдож янз бүрийн эрсдэлд орж байгаа хүүхдүүдийг ингээд сонсоход одоо бас хүүхдийн байгууллага зарим нь одоо мэдээлэлээс харахад удаан нэг ажиллаж байгаа юм шиг яриад байдаг мөртлөө яг өнийн чанар дараа гэр оронд нь очиж үзээгүй тэр одоо хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхдүүдийг харж хамгаалах тал дээр бас жоохон дутагдлага гараад байгаа юм болов уу гэж би боддог юм аа. Хүмүүсийг ингээ харахад бол хүүхдээ амар гатуу ширүүтэй амар хүүхдүүд хараад би ураг эмзэгэлдэг шүү дээ. Өөрөө би 5 хүүхдээ мөртөнгөөсөө. Би саяхан л хөдөөнөөс орж ирсэн л дээ. Одоо яг энэ хороонд ирсэн чинь бас нэг тийм айгуу гой санагдаад байгаа. Дуу хөгжим ер нь авиасан цааш нь хөгжүүлэх сургалтын суулгаач танах 5 хүүхдээ юм байна гэсэн. Хуулийн талаарх мэдээлэл муу. Тэр хууль муулаа батлуулаад тэгүүлэл надад хяштайхан санагдаад байгаа шүү дээ. Тэгээ одоо тэр хууль мууль нь хизээ батлаж хизээ яах юм хэрэгжилтээ одоо бас нэлээд удах юм шиг биш. Хүүхдийн эрх хамгаалах асуудал зөвхөн одоо эцэг багш нарын асуудал биш олон нийтийн асуудал. Гэхдээ хүүхдийн эрхийн тухай хууль байдаг ч гэсэн ер нь боловсрол биш гэж боддог юм аа. Ерөнхий. Тэр нарийн ингээд хүүхдийн эрх
зөрчилдөд байдаг тэрийг яг хүүхдийн эрхийг зөрчигдсэн асуудлыг шийдвэрлэхэд ер нь онцгой тогтсон яг эрх зүй байдаггүй. Ер нь цаашид боловсрол болгоход хууль эрхийг нэлээд боловсрол болгож яг тэр хүүхдийн эрх зөрчиж байгаа асуудлыг шийдвэрлэхэд нь нэг эрх зүйгээр хангаж өгөх нь зүйтэй мөн гэж боддог юм яриг би. Яг бас бидний амьдралтай холбогдсон зөв зөвтэй саналуд яригдж байна л да. Тэгээд энд өнөөдөр бас тэр иргэн ярьж байна. Нэг хүнд оногдох хүүхдийн тоо ямар байдаг юм болоо гэж тийм. Энэ үнэхээр гайхалтай тоо гарна. Ягаад гэвэл өнөөдрийн байдлаар сая 30 мянган хүүхэдтэй Монгол орон 0-18 насны гэх юм бол хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчид өнөөдөр 800 л байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хүнд өнөөдөр 107 мянган хүүхэд оногдож байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ бидний энэ хуулийг өөрчлөөч гэдээ бидний бас гаргаж байгаа хүсэлт за сая байглаа ярьлаа орон нутгаас гэдэг юм уу эсвэл хүмүүсээс гарч байгаа санал ерөөсөө энэ хуулийг хэрэгжүүлэхэд ажиллах баг өөрөө тий энэ хүний нөөц нь ямар байх юм бэ гэдэг асар олон хүндсэн байгаа байхгүй. Нийт ирсэн саналын ер нь 60 гаруй хувь нь яг энэ лүү хандсан байсан. Тэгэхээр хүмүүс бол бас бид өөрснөө ярихаар хүмүүс тэр болгон ойлгохгүй мэдрэхгүй байхыг үсэхгүй гэтэл хүнлэнгээ хүмүүс хараад үгүй наад хүмүүсийг ачаал нь ер нь болоод байгаа юм уу? Наад усууч ер нь яаж ажилдаг усууд вэ? Сум дээр баг дээр байгаа нэг нийгмийн ажилтан өнөөдөр асар том талбайд тийм үү? Маш өргөн хүрээтэй хамарсан талбайд олон айлыг тэр болон одоо болгон очиж хурц ажиллана гэхэд бол энэ үнэхээр бас амьдралд нийцэхэд хэцүү тийм. Тэгээ энэ бүгдийг одоо бидэнд хэцүү байжээ. Энийг бид нар өнөөдрийг хүртэл хүүхдийн байгууллагын нэгч ажилтан энэ тоог яриад бид нар энэ хэцүү ажилтаа байна гэж дуураагүй. Энэ одоо нөгөө талаасаа энэ хүүхдийн байгууллагын системд өнөхөр хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс явж байгааг нэг баталгаа авах гэж ингэж найдаж байгаа. Би тэгэхээр энэ хуулийг бас нэг талаасаа ямар байгаасаа гэж илүү бас бодож байна. Тэгэхээр яг энэ бүтцийн асуудал нь товч тодорхой, эрх үүрэг нь тов тодорхой, хин хаана юу хийгээд эцсийн хариуцлага нь хинтээ тооцохын гэдэг нь тов тодорхой гараасаа гэж боддог. Ер нь зүгээр нийгмийн альва нэг ингэ асуудлаас ярихаар нөх буух эзэн буцах хаяггүй. Тэгээл яг энэ тогтолцоо нь өөрөө буруу байхгүй юу. Тэгэхээр одоо мэдгүй ингээд хамтын ажиллагаа нэг л болж өгдөггүй юм гэдэг юмд л очдөг учраас жоохон сэтгэл халгаад байд юм л да. Тэгэхээр би энэ хамтын ажиллагааг ер нь асууя гэж бодож байна. Энэ хуулинд энэ хамгааллын тухай, эрхийн тухай гэдээ хоёр салаад гарч байгаа энэ хуулинд яг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн уялдуулж одоо зохицуулж байгаа нь их анхаарал татж байна л да. Энэ дээр тий сая тэр нэг эргээ ярьж штэ. Энэ хүүхдэд чинь ганцхан одоо багш юм уу сургуулийнхаа бишээ хамгийн түрүүнд эцэг их байна. Энэ гэр бүлдээ эцэг гэдэг бол хүүхдийн өмнө асар хариуцлагатай. Дараа нь мэдээч хэрэг хүүхдийн байгууллага бусад байгууллага. Ер нь хүүхдийн асуудлаас хол хөндий тусдаа нэг ч хүн байхгүй маа. Нэг ч байгууллага байхгүй маа гэдэг л энэ хуулинд одоо орцсон байж байгаа. Өнөөдөр гэр бүлдээ яах юм? Цаашаа дамжаад хүүхдийн их хурал ямар үр гүйцэтгэв? Засгийн газар. За хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлж байгаа төрийн захиргааны төв байгууллага ямар үүрэгтэй? Өөрөөр яамд тийм үү? Тэгээ захиргааны байгууллага гэдэг одоо хүүхдийн төв байгууллагыг гэх хэмжлэнгээд бүх шатандах байгууллагуудын оролцоо түүний үүргийг сайн хийж өгч байгаа. Түрүүн захирал би нэг нэмээд асуугаа. Та түрүү хэллээ шүү дээ. Хүүхдийн байгууллагад ажиллаж байгаа нийт ажиллагчдад энэ тоонд одоо байгаа хүүхдийн тоог хуваамл нэг хүнд 107 хүүхэд 7000 хүүхэд оногдож байна гэж. Тэгвэл энэ хуулиараа энэний нөгөө ажлын ачааллын тэнцвүүлээд байгууллагын тоогийн нэмэх тийм юм бүтц зохион байгуулалт орж өгч байгаа юу? Зөвхөн өнөөдөр бид нар бас мэдээж хэрэг нийгмийн одоо улс төрийн маань өөрөө санхүүгийн бас боломжит тааруулахыг оролдсон шүү дээ. Мэдээж хэрэг одоогийн байгаа бүтцээр орондоо нэмэгдэж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг бидний хүссэн хэмжээнд очихгүй нь ойлгомжтой. Гэхдээ шамлахаас чанга хадах тий. Хоёрдугаарт нь энэ хуулийг бид нар бас нөгөө талаас нь юу гэж харж байна вэ гэхээр өнөөдрийн цаг үед харгалзсан байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ хуулийг бас яг ингээд мод шиг 25 жил болго гэж шинж хэлээгүй шүү дээ. Бид энийг яг амьдрал нийгмийн одоо хөгжилтэй дээр нь мэдээж хэрэг эрэлт хэрэгцээтэй уялдуулаад сайжруулад явах бүрэн болцоо бидэнд байгаа гэж харж байгаа. За нөгөө талаар түрүү нөгөө хамтын ажиллагаа гэлээ энд оролцохгүй талууд байхгүйгээс гадна ялангуяа аж ахуй иргэд энд эдэрлүү хандсан маш олон заалтууд орж ирсэн. Ямар хариуцлага хүлээх юм? Өнөөдөр хүүхд хамгааллын асуудал ялангуяа гинтийн одоо осол гэмтэл тийм үү? Энэ эрсдлүүдээс хамгаалах асуудал бол өнөөдөр энд амьдарч байгаа бүхэнтэй л холбоотой болчихж байгаа байхгүй юу? Айл гаднаа хүүхдийг гинтэж бэртэх юм орчинд чинь байна уу? Албан байгууллага өөрийнхөө гадаа гэл те. Ингээд энэ бүх зүйлүүдийг тусгаж өгснөөрөө энэ хууль одоо бас их амжилттай болох байхаа гэж найдаж байгаа.
За амар сайхан энэ дээр бас нэмж хэлэх бах тэр хамтын ажиллагаа илүү бас яам бодлогоороо энийг бас доошин зангидаж нэлээд уялдаатай сайн явуулах тал дээр бас бодлогын юмнууд нь чухал тий. За ярих боломж олгосон бас баярлалаа. Тийм. Тэгээд яг би бас нэг товчхон энэ хоёр хуулийг анх бас манай яам дээр сайдын төслөөр ажлын хэсэг байгуулагдсан. Тэгээд ер нь бол энэ хүүхдийн эрхийн тухай хуулийг бол ажлын хэсэг дээр ирээд хоёр хууль болгоё гэдэг шийдлээр энэ хуулийн санаа бол анх ингэж явсан. Тэгээд бид нь одоо энэ эрхийн тухай хуулийн дээр бол гол одоо тусгаж байгаа асуудал бол нэгдүгээр хүүхдийн эрхийн байцаагч гэдэг шинэ ойлголт, энэ төрийн хяналт гэдэг ойлголт орж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр хүүхдийн эрхийн байцаагч энэ одоо зөрчигч байгаа хүүхдийн эрхийг одоо хангах чиглэл рүү ажиллах ийм боломж одоо хууль эрх зүйн орчноос нэгднэ гэж. Нөгөө талаас сая бас энэ байгалаа дарах хэллээ. Хамтарсан багийн асуудлыг бол энэ хуулиар бол бас албажуулж өгч байгаа. За мэдээж 3 дугаарх нэг ярих асуудал бол энэ үндсэндээ бол хуулийн одоо хэрэгжилтэнд гол асуудал бол тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудал байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бас энэ санхүүжилтийн асуудлыг тодорхой энэ шийдэх механизм бүрт нь бас тусгаж өгөх энэ асуудлуудыг бол энэ одоо хуулинд бас шинээр нэмэгдэж орж ирсэн юм байна. Та хэллээш нөгөө хүүхдийн эрхийн байцаагч гэдэг би яг энд бас асуух гээд ер нь энэ нөгөө хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дотор нөгөө мэрэгсэн боловсон хүчин чадварчсан яг энэ юмаа мэддэг ойлгодог одоо юу гэдгийг цагдаа гэхэд л яг энэ хүүхдийн юм сэтгэл зүйчин байх ёстой өөр одоо юу гэдгийг нийгмийн ажилт нь хуульчин гэх мэтчлэн ингээд тэр хамтарсан баг гэдэгт нь бас ийм эрсгүүл мэрэгсэн багийн тийм зохицуулт байхаар оруулж яана энэ ямар байна байгуулна? Одоогийн нөхцөл байдал ямар вэ гэхээр хамтарсан баг ажиллаад тэгээд тодорхой дүгнэлт энэ төр гаргаад энэ нь өөрөө одоо шүүхтэрч байдаг юм уу янз бүрийн юмд бас хэрэглэгдээд байна л да практикт. Яг одоо энэ хуулиндаа л их сайн зааж өгөх юм бол нэлээ албачих ёстой байгаад байгаа юм. Нөгөө тэгвэр бас хуулинд нэг орсон нэг сайн заалт юу вэ гэхээр энэ хамтарсан багт мэрэгшсэн хүмүүсийг оруулна гэж байгаа. Нийслэлийн хэмжээнд бол ерөөсөө нэг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй тогтмол нөгөө төрийнхээ ажлыг хийдэг хүмүүс орсон байгаа юм. Харин энэ хуулинд оруулж ирснээр иргэний нийгмийн байгууллага байдаг юм уу? Өөр нөгөө хэсгийн ахлагч яг нөгөө өрхтөө хүнтэйгээ тулж ажилдаг төлөөллийг олон нийтийн төлөөллийн төр оруулах тусмаа уулан зүгээр байгаа. Тэгвэл энэ дээр нөгөө хүүхдийн нууцлалынхаа асуудлын тэрийг хуулиндаа сайн заагаад өгчих юм бол энэ хамтарсан баг мэрэгших цаашлаад энэ хамтарсан багийн гаргасан энэ дүгнэлт энэ үйл ажиллагааны дараагийн бусад нөгөө ажлуудад баримт дүгнэлт болж явах юм практик байгаад байгаа юм. За тийм. Ер нь хүүхдийн эрх хамгааллын асуудал, эрхийн зөрчил хамгааллын асуудал төр бол энэ бол өөрөөр салбар дундын зохицуулалтыг шаардсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол цогц үйлчлэгээ шаардлагаар их онцлог. Тийм учраас бол хамтын ажиллагаа гэдэг бол бид бол энэ хамтарсан багч гэдэг юм уу тийм ээ янз бүрийн хүүхдийн төлөө үндэсний зөвлөлт гэдэг юм энэ бүгдийг бол энэний нэг механизм гэж хараад байгаа. Гэхдээ энэ тогтолцоо гэдгийг өөрснөө бид нар бол урд нь түрүү ярьсан шүү дээ хүүхдийн эрхийн хуулийн одоо гол тунхаглын чанартай юм нь бол их тогтолцоог нь хийж өгөөгүй байсан л да. Жишээлбэл дээд талдаа яхан дунд талдаа яхан эхийн үйлчлэгээ үзлэг эхийн хариуцлагын үүрэх эхийн хяналтын тавиханч гэдэг юм уу тийм ээ. Энэ утгаараа нөгөө талдаа бол ерөөсөө өөрөө хүүхдийн эрхийн хуульчин тэр тогтолцооны юм байхгүй учраас нөгөө ямар нэгэн үйлчлэгээг үзүүлэх нь байхгүй эрх зүйн орчин дутмаг олон юм шаардсан шүү дээ тогтолцоо гэдэг чинь эрх зүйн орчин үйлчилгээ тэгээ хүний нөөц тэгээ санхүү тэгээд хяналт мониторинг энэ бүгд чинь явж байгаад нэг хүүхдийн үйлчилгээ гэдэг бол өөрөө урт удаан хугацааны бөгөөд бас энэ өөрөө цогц гэдэг утгаараа л энэ хамтын ажиллагаа шаарддаг. Эцэс нь шийдвэрлэгдэлээ тийм. Тэгээ бид бол одоо өнөөдөр бол энэ дотор бол яг энэ хамгааллын хууль гэдэг бол өөрөө яг энэ хамгааллын хуулийн гарч ирж байгаа үндсэн суурь нь бол юу гэхтэй зэрэг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенц 19-т бол хүчирхийлэл, дарамт, мүлжлэг, үл хайхархаас хамгаална гэж хамгааллыг бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ хамгааллын хууль бол тэрүүн төрсэн хүүхдүүдийг хамгаалахад илүү их одоо шаардлагдан. Эрхийн хууль бол нийт хүүхдийн эрх ашиг хамгаалахад ямар эрхтэй бэ гэдэг талаар бас илүү тусгаж байгаа гэж ингэж бодож байгаа үндэстэй. Нөгөө талдаа бол энэ
За баярлалаа. Би Жавзөхөө хүчээс түрүү яг ярьжсэн та би энд ч гэсэн бас яг асуулт болгоё. Энэ үл хайхралтын асуудал сүүлийн үед их яригддаг болж. Тэгэхээр түрүү хэлээ шүү дээ. Томчууд өөрсдөө ингээл өмсөх хувцас, идэх хоол би чамааг юугаарч дутаагаагүй, өстой хүний хүүхдээс муухай харагдуулаагүй. Чи одоо юу дутсан гэж ингэж байгаа ингээд байдаг. Гэтэл үл хайхралт гэдгийг томчууд ингээ материалын хэрэгцээтэй холбож ойлгоод байдаг. Бодит дүндээ бол хүн чинь бид нар чинь хүн сэтгэлийн амьтан, ээж аавдаа сэтгэлээ уудлаад ярмаар байна, болсон болоогүй, дотор сэтгэл буглаад байгаа юм а хэлмээр байна. Ерөөсө тэднийг сонсохгүй тэд нартай ярилцахгүй ингэхлээр л нөгөө үл хайхралт болоод байгаа юм байна гэдгийг л бас олон нийтэд ойлгуулмаар санагдаад байгаа юм л да. Тэгэхээр энэ үл хайхралтын асуудлыг энэ хуулинд бас тусгаж өгж байгаа арга хэлбэр механизм нь юу вэ? Ерөнхийдөө хүүхд хамгаалал гэж сая цэвэ хэллээ. Хүүхд хамгаалал гэхээр олон улсын хэмжээнд юуг ойлгоод байна гэхээр хүүхдийн эрхийг бүхэлд нь ингээд хольж хутгаад ойлгоод байгаа нэг юм хандлага байгаа. Нөгөө талаар олон улсад бидний гол барьж байгаа концепц бол дарамт, хүчирхийлэл, мүлжлэг, үл хайхрах энэ чинь өөрөө хүчирхийллийн бүх хэлбэрүүд болоод байгаа. Тэгээд энэ хүчирхийллийн бүх хэлбэр хүүхдийн байгаа бүх орчинд хориглогдох ёстой юм байна. Тэр хүүхэд гэр бүлдээ байна уу? Асрамжийн газар байна уу? Сургууль дээрээ байна уу? Сургууль дээр байна уу? Гудамж талбайд байна уу? Хаана байгаагаас үл хамааран дарамтлагдахгүй байх ёстой. Үл хайхрагдахгүй байх ёстой. Мүлжлэгт орохгүй байх ёстой. Тийм ээ? Бүхий төрлийн шүү дээ, тийм. Өртөхгүй байх ёстой. Бүх хэлбэрт нь гэж байгаа. Сэтгэл санааны, бие махбодын тэгэл тэн дотроос үл хайхрах гэхээр яг үнэхээр хэцүү те. Химжиж болохгүй, тооцож болохгүй. Энээс ингээд тойроод исэн шүү дээ. Энэ сүүлийн 20 жил дотор шинэ нэр томьёонууд, шинэ хандлагуудыг ингээд үүсгээл ирэхээр хуульчид бол пад цавчаал болж хойшоо өрөндийн соёл инээтрээ орчуулгын үг мөг гэж ингэждэг байхгүй. Тэр нь айгүй хэцүү. Гэтэл одоо яг ингээд нарийн нь хараад үл хайхрах бол санаатай санамсаргүй бас л үйлдэл эсвэлтгүй хоёр байгаа байхгүй. Санаатайгаар үл хайхарж байгаа тохиолдол байхад санамсаргүйгээр үл хайхарж байгаа тохиолдол. Мэдхгүйгээсээ би энийг өсвөр насны охин жирэмсэн болцсон бараг төрөөд байхад мэдхгүй явж байгаа үний ч одоо хайхарж байгаа эцэг их гэх үү. Үүрэг нь одоо их мундаг аав ээж гэх үү. Юу гэж хэлэх үү? Тийм ээ? Ер нь гэр бүлийн хүчирхийлэлд улаан цам өртчихэд байгаа бүр 2-2, 3-3 хүүхэд өртөөд байхад эцгийн талд ороод байгаа эхийг юу гэж ойлгох юм? Энэ үл хайхралт уу? Юу вэ гэд ингээ харахад цаана бол үнэхээр гимтэргийн сэтэлтэй юмнууд яваад байгаа. Гэтэл эн чинь ингээд яг хууль зүйн практик дээр нь авчраа шалгах гэхээр нотлогддгүү, батлагддгүү, нөгөө гэр чинь буцдаг, шинжилгээ нотлогддгүү, яадаггүй ингээл түмэн зовлон болоод хүүхэд үхээд байхад бид гомдлгүй гэд ингээ илгээд тэрээс сунгууд тэр хэрэг хавцтай хэрэг хаагдчихж байгаа байхгүй. Тэгээд хүүхдийн байгууллагын ажилтнууд хий дэмий ингээл амаа барил одоо яах вэ гэл ингээл үлддэг байхгүй. Уул нь хариуцлага үлээж байсан. Энэ хамгийн гол нь процессын гэж нэрлэдэг байгаа бидний энэ хүүхд хамгааллын хууль бол эрхийг нь ялангуяа тэр дөрвөн айхтар үг ороод нь шүү дээ. Хүчирхийлэл дарамт мүлждэг үл хайхрах. Энэ дөрвтэй холбоотой энэ процесс үүсгээс яаж урьдчилан сэргийлэх юм? Миний хүүхдийг хэдийд ч хаанч тийм ээ? Зөвхөн Монголд биш, зөвхөн Улаанбаатарт биш. Энэ дэлхийд даяараа энэ хандлага явж байхад бид нар зөвхөн энэ хуулийг одоо бидний уламжил бол одоо хүүхдээ хонгон дээр нь алгадаал одоо ирсэн шүү дээ. Энд ч одоо баймар байж лээ гэж хэлж байгаа үнтэй бол би огт санал нийлэхгүй. Олон хүн санал нийлэхгүй болсон би баярлж байгаа. Яг энэ ногоон картын хүрээнд бол ерөөсөө хүнцэн асуудал энэ нэлээ. Энэ хүүхд хамгааллын хууль гэдгийг гаргах нь зөв шүү та нар. Үнэхээр тэгтээ би бол одоо ингэ шийдвэр гаргагчд руугаа бас эргээд харж байгаа юм. Би өөрөө бас төрийн байгууллагад ажиллаж исэн. Төрийн байгууллагыг бас шүүмжлэхээсээ илүү ингээ хамгаалах юмсан гэсэн хандлага надад байсан. Гэтэл одоо ингээд төрийн байгууллагын хүрээнд ажиллаж байгаа ялангуяа шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүс бол асуудалтай тулгарч нөгөө ингэж тохиолддоггүй. Яг гэвэл тэр хүмүүст эрэх дарах байна. Одоо ямар нэгэн боломжууд нь илүү байгаад байдаг. Мэдээлэл нь хүртэл байгаад байдаг. Гэтэл энэ асуудал хамгааллын асуудал хаана байдгүй гэхээр тэр нөгөө мэдээлэлээс хол байгаа. Биднээс арай жоохон зайдуу байгаад арай тэр алсхан байгаа хүмүүс илүү гардаг. Тэднэрт асуудал тулахаар сэтгэл зүйч нь олддоггүй, хуульч нь олддоггүй, өмгөөлөгч нь олддоггүй. Улсын өмгөөлөгч байгаа нэртэй боловч улсын өмгөөлөгч нь байцаан шийдэх ажиллагаанд с сэжигтнэр татагдаад маргааш баг ял унших гэдэг хүүхдтэйгээ хохирчтойгоо сэжигтэнтэйгээ уулзаагүй. Тэгээд тэр хүүхэд яахаа мэдэхгүй илгээхэд алив би өхүүлж хүчмээр байна. Шоронд хийх юм бол намайг хурдан хийгээд үг ингээд сууж байгаа тохиолдлыг бид нар яах юм? Тийм ээ. Тийм болохоор бид нар илүү их нөгөө хэрэгцээгээ илүү олж хармаар байна. Энэ процессинг гэдэг юм чинь ганцхан нэг байгууллага шийдчихдэг биш. Агентлаг шийддэг байсан бол шийтгэр 20 жил өнгөрсөн. Тийм ээ? Нийгмийн ажилтны шийддэг байсан бол шийтгэр 20 жил өнгөрсөн. Энэ чинь өөрөө эм чинь сэтгэл зүйч нь агентлаг нь тэр засаг дарган төсвөн хяналт нь мэдээлэл нь бүх юм нь байж дээрээс нь тэр түрүүнийг иргэн хэллээ дээ. Олон нийт. Тийм ээ? Хүүхдийн байгууллагын ажилтныг өнөөдөр 700 байгааг сая 600 одоо 1600 болгосон ч
Энэ асуудлыг бид шийдэж чадахгүй. Тэр иргэний хөндөд байгаа тэр иргэдийн оролцоо олон нийтийн мэдлэг хандлага гэдэг чинь өөрөө өөрчлөгдөж гаргасан 5 хүүхдээ 2 хүүхдээ эсвэл асарч байгаа 3 хүүхдээ 20 хүүхдээ яг л хамгаалж чаддаг. Тэрийнхээ төлөө явж чаддаг. Үйлчлэгийг авч чаддаг. Хүнээсээ шаардж чаддаг. Ийм л болчих юм бол манай энэ хамгааллын хуулийн одоо гол нийгэмд үзүүлэх гэдэг ач холбогдол байна гэж хэлэх гээд байна. Төрийн бодлого баярлж шүү дээ. Төрийн бодлого. Тэгэхээр ер нь бол манай энэ хөгжлийн үзэл баримтлал өөрөө их тийм одоо агуулга буруу байсан. Одоо улс орнууд бүгд улс орныхоо хөгжлийг хүнийхээ хөгжлөөр хэмжиж байгаа. Хүний хөгжил хэр өндөр вэ? Тэр улс орн хөгжилтэй. Тэгэхээр манад бол арай өөр тийм нэг юм сэтгхүүн одоо нэг гаж сэтгхүүтэй яваад байсан. Тэгэхээр сая бол ер нь улсын хурал дээр баталж байгаа төсвийг харах ш тэр ер нь бол яг хүний хөгжил рүүгээ чиглэсэн төсөв бол батлахгүй байгаа. Тэгээ одоо юу гэдгийг яам тамгын газар нь жигтэйхэн сайхан ордон шиг юм суугаал байдаг, өргөтгөөл байдаг, хевс тавиал одоо компьютер хичнээн гоё италь тавилга тавьцаарна цэцэрлэг нь бол тийм байж байгаа. Тэгээ сая хэлж штэ нэг хүүхдийн одоо хариуцсан хүн 100 мянган 107 оногдож байна гэдэг. Тэгэхээр энэ хүмүүс чинь хүүхдийн байгууллага хаана байна гэж тэгдэг. Гэтэл одоо энэ нэг айхтар морин уралдаан зурлаан ч хүрэлцдэггүй. Тэгэхээр үнэхээр төсөв нь байхгүй, мөнгө нь хүрэлцдэггүй. Тэгэхээр би бодлого гэд ярьсан дээрээс одонтой гишүүн ингэж асуух гэдэг юм л да. Монгол улс бол цөөхөлх нэ 3 сая л хүрлээ тий. Олуулаа болох бодлого мэдээж барих хэрэгтэй. Олуулаа байж хүчтэй байна тийм ээ. Нөгөө бүгдээрээ хилцүүл буруугүй гэдэг шиг бид нар олуулаа байж аливаа асуудалд бас олон уйралж үзлээр хандв. Тэр утгаар нь ер нь энэ төр засгаас явуулж байгаа бодлого маань хүн амаа өсгөх энэ бодлого нь өөрөө яг зөв явж чадж байна уу? Тэр дундаа ирээдүй болсон энэ хүүхэд багчуудыг эрүүл одоо иргэн болж энэ сэтгэлгээний хувьд, хандлагын хувьд энэ төлөвшил нь бас зөв болох тал дээр бас энэ чинь давхар л явах, одооноос л явж явах хэрэгтэй асуудал гэж байна. Тэр ер нь бол монголчууд олуулаа болох бодлого нь бол зөв. За ингээд олуулаа олцгоё, бид олуулаа боллоо л гэд яриад байхаас энэ олон болж байгаа хүн чинь хэдэн онд хэдээр нэмэгдэх юм. Энэ хүмүүс чинь хаанаа төрөх юм? Аль эмнэлэгтээ үзүүлэх юм, аль цэцэрлэгтээ явах, яйсалтай сургуультай явах юм гэдэг ерөөсөө энэ дээр бол тулгуурлагдгүй. Тэгэхээр сая би бас энэ боловсролын соёл шинжилгээний яамны судалгаа авч үзлээ л дээ. Тэгээ би бол баг тэр судалгаанаас цочж байгаа байхгүй. Жишээлхэд одоо 5хан жилийн дараа манай Монгол улсын одоо олон 100 мянган хүүхдүүд сургуульгүй болох аюултай. За одоо цэцэрлэгийн бүр яриха болъё л да. Одоо за ингээд янз бүрийн байдлаар гэтэл сургуульгүй болно гэдэг чинь өөрөө маш аюултай. Сүүлийн 5 жилийн төрөлт эрс нэмэгдсэн. Тэгээ энэндээ таарсан одоо бид чинь төлөвлөлтөд урьдчилж хийх хэрэгтэй байдаг. Гэтэл бол ерөөсөө энэ бол өөрөө хасах 70, хасах 80% гэдэг одоо ингээд яв. Тэгэхээр 5 жилийн дараа биднэрт 1170 объект хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг одоо дотор байр. Тэгэхээр 5хан жилийн дараа шүү дээ. Сая одоо яг маш олон эмэгтэй гишүүд байсны хүчинд бид нар бол дандаа цэцэрлэг сургууль гэдэг одоо ирчүүдэд загнаал одоо арилаад идгийн хүчинд бол бид бас 65 сургууль 65 сургуулийн өргөтгөлийг бол төсөвт энэ 3 жил суулгаж батлуулсан хэрэгжүүлсэн байна. За дахиад 62 цэцэрлэг ингээд нийт нэг 240 гаруй сургууль цэцэрлэгийг бол энэ 3 жил бид нар бас барьсан байгаа. Тэгэхээр энэ бол бас чамлахааргүй тоо. Гэхдээ энэ хурдаараа явах юм бол бид нарт одоо 10 жил 15 жил болоод ч бид нар сургуультай цэцэрлэгтэй болохгүй. Тийм учраас сая бас бид энэ хүүхд тарах үйлчилгээний хуулийг өнөөдрийнхөө харин хүүхд тарах үйлчилгээний тухай хууль батлагдсан. Баяр хүргэе. Бас энэ чинь нөгөө хүүхд хамгааллын асуудал, хүүхэд тэр одоо хүүхд тарж байгаа хүн нь үнэхээр өөрийн тэр хамгаалал гэдэг хуулийн хүрээнд бас нэг хамгаалахын эрхцэн орчин бүрдээд ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ бас батлагдсан нэг чухал боллоо тийм ээ. Тэгэхээр нөгөө эхлээд энэ манай эрэгтэй гишүүд бас бид нар нэлээ эсэргүүцэл тавьсан л та. Үгүй энэ хууль чинь бол төгс хууль биш. Ёстой эн чинь болохгүй. Хүүхдийн төлөө хайчвал яах юм, хүүхд нь хордлого болчвол яах юм. Тэгэхээр энэ бол одоо бид нар тэр Швед, Америкт байдаг шиг төгс одоо хөгжүүлэл биш. Мэдээж одоо бүх цэцэрлэг сургуулиар хангагдсан. Бид бол өнөөдөр энэ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Гэртээ ганцаараа байгаа, цоочлуулж байгаа, түүмэрт өртөж байгаа, за түлэгдэж байгаа, тийм ээ. Эрхэн зөрчигдөж байгаа энэ хүүхдүүдийн байдлыг аюулгүй байдлыг хангахын тулд нэг алхам их том алхамлда урагшилсан ийм хууль болсон. Өөрөөр хэлбэл ядаж нэг хүүхэд харагч хүн 3-5 хүүхдийг хараад одоо юм сургах бол заавал үүрэг биш. Ерөөсөө аюулгүй байдлыг бүрэн хангах. Тэрийг бол эцэг их өөрөө сонголтоо хин таруулах уу? Тэр харж байгаа одоо байранд нь камер байх уу? Хүүхдээ хэдэн төгрөг өгөх үү? Энийг бол засгийн газар бол стандарт
батлан. Тийм учраас энэ бол шинэ хууль. За мэдээж энэ дээр бол сайжруулах зүйлүүд гарна. Тийм учраас энэ бол бас том алхам. За баярлалаа. Тэгэхээр амар сайхан бид нар чинь хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай байж байгаад одоо 2 хуультай болох гэж байна шүү дээ. Хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль гэж. Тэгэхээр энэ 2 хууль гарахаас илүүтэй би бас эрүүгийн хууль гэдэг юм уу, эрүүгийн байцаан шийтгэх хууль гэдэг бусад ийм нөгөө хуулиуд, холбогдох хуулиуд мэдээж нэмэлт өөрчлөлт орох хэрэгцээ шаардлага заашгүй тулгарна. Тэгэхээр ямар хуулинд нэн даруй өөрчлөлт орох шаардлага үүсэх үү? Тийм. Тэгэхээр энэ хараа одоо их хурлаар бол энэ гэрүүлийн тухай хууль өргөн баригдсан хилцэгдэж байгаа. Хилцүүлэг шатнд. За дээрээс нь гэрүүлийн хүчирхээлтэд тэмцэх тухай хууль өргөн баригдсан. За мөн гэмт хэргийн болон зөрчлийн тухай хууль бол бас хилцүүлэг хийгдээд явж байна. Тэгэхээр яг энэ 2 хуулийн одоо холбогдох бүх санкцийн асуудлууд бол эрүүгийн болон одоо зөрчлийн хуулийн дээр бол тусгагдж байгаа. Гэрүүлийн хуультай энэ хууль бас нэлээд холбогдож. Ингээд бол бид нар бол ингэж ойлгохдоо бол ямар ч гэсэн энэ хуулиуд хоорондоо ийм уялдаа холбоотой ийм багц байна гэж ингэж ойлгож байгаа. Гэрүүлийн хууль дээр одоо бид нэг ингээ яг судалгаас хараад үзэхлээр гэрүүлийн боловсрал ялангуяа гэрүүлийн одоо суурилсан энэ хүний хөгжил, энэ хүн амын бүлгүүдийн асуудлыг ярьж байгаагийн хувьд энэ гэрүүлд бол одоо хүүхд өөрөө өссөн төрнөх ёстой. Энэ гэрүүлд хүмүүжих ёстой гэдэг энэ концепт. Тэр үүднээсээ бид нь ялангуяа гэрүүлийн хууль дээр бас нэлээд хэд хэдэн шинэлэг юмнууд бол явж байгаа. Энэ бол одоо шинээр гэр бүл болж байгаа залуучуудыг бол тодорхой сургалтанд хамрагдах энэ үр хүүхдийнхаа төлөө ямар хариуцлага хүлээх юм те ийм одоо шин төрлийн зүйлүүд бас орж байгаа гэж. За баярлалаа. Байгуулмаа тэгэхээр одоо энэ шинээр явж байгаа хүүхд хамгааллын тухай хуулинд нэм үү хүүхдийн эрхийн тухай хуулинд би одоо аль руу н орохыг бас мэдэхгүй байна. Тусгай нөхцөл шаардсан буюу бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал бас хүүхэд шүү дээ тий эрх нь хамгаалагдах ёстой бас хамгаалуулах ёстой гэд энэ хүүхдүүдийн асуудал яаж туссан байдгийг дээр нөгөө 20 ангид хоригдож байгаа буюу мөн одоо магадгүй гэмт хэрэгтэн тооцогдож болцсошгүй хүүхдүүдийн асуудал бас байдаг шүү дээ тийм ээ нөгөө хяналтан дээр байдаг ийм хүүхдүүдийн асуудлын хуулинд шингэж орсон юм байна уу? Хүүхдийн эрхийн тухай хуулинд орж ирэх үү тий? За ирнэ. Төрөний Жалзан хүүгийн хэлдгээр хамгааллын хууль гэдгээ бид нэр эрхээсээ жоохон зааглаад нөгөө 4 дээрээ нэлээд тулгуурлаад бусад тохиолдлуудыг эрхийн зөрчил рүүгээ авч үзэж нөгөө хуулийн дээрээ илүү оруулвал зүгээр юм байна гэж байгаа. Тэгээ өөрийн чинь энэ асуусантай холбогдуулаа бас нэг юм саяын Амраа дараагийн хэлсэнтэй нийлүүлэхэд бусад хуулиудтай уялдахын зэрэгцээ дагалдаж гарах хэд хэдэн журмууд үнэхээр стандартууд шаардлагатай байна. Тухайлбал хүүхд хамгааллын стандарт гэдэг юм уу, хүүхд хамгааллын үйлчилгээний журам, төрөний нөгөө хамтарсан баг гэдэг юм анхын шатанд нөгөө олон салбарын хүмүүс оролцоод ажиллахад ажиллаж байгаа тэр нэмэлт урамшууллын журам гэдэг ч юм уу хэд хэдэн журмууд бол заашгүй дагалдаж гарч иж энэ маань нэлээд хүчин төгөлдөр. Саяны зүгээр энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр зүгээр нэмэт хэлэхэд бид нь бас сая энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай бол бас оюун гишүүний санаачлалаар бас өнгөрсөн 13 онд өөрчлөлт орсон. Тэгэд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын одоо төв комисс гэж байгуулагдаж байгаа. Энэ одоо комиссийн хүрээнд яг хүүхдийг одоо төрөхт нь яг энэ хүүхдийг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гарлаа гэхэд ямар үе шатаар ямар төлөвлөлтөөр яаж одоо энэ хүүхдийг бүр хүнд хэлбэрлэн орохоос нь урьдчилан сэргийлэх үү гэдэг энэ одоо төлөвлөгөө хүүхд бүр дээр гаргаж байгаа. Энэ бол бас л одоо бидний ярьж байгаа нэг хүүхдийн одоо бас л одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамгааллын асуудлыг бас ярьж байгаа л гэсэн ийм л ойлголт. Ерөнхийдөө хүүхдийн эрхийн асуудлуудыг зөвхөн энэ 2 хууль зохицуулах юм байна гэж бас хүмүүс буруу ойлгож магадгүй тийм ээ. Салбарын бүх хуулиуд ер нь хүүхдийн эрхтэй холбоотой асуудал. Сая бас амар сайхан нэрлэлээ шүү дээ зарим хуулийн тийм. Үүргүүдээ гүйцэтгэх нь тэн зохицуултууд байгаа. Тэгэхдээ одоо 12 оноос хойш бол ялангуяа би энэ парламентод байгаа одон туяа гишүүний нүрийг хараад хэлэх гэж байгаа юм биш л те. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих улсын хурлын гишүүдийн лобби бүлэг гэдгийг сайхан нөгөө хүүхдийн эрхийн хууль хэлэлцэгдэх анхны хэлэлцэгийнхний гишүүдийн дундаас санаарчлаад ингээ гаргаад ирсэнд маш их талархаж байгаа. Тэгээд энэ хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлыг аваад үзэхээр та эхлээд нэвтрүүлгийнхэнд нэг цогц хуулийн нэг хэрэгцээ зөвлөмж хөндсөндөө тийм ээ. Энэ бол үнэхээр одоо явж байгаа бүх хуулиудад хүүхдийн эрхийн тэр дундаа хамгааллынх нь асуудал зайлшгүй холбоотой байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд бол агентлаг, бусад байгууллагууд, ажилтнууд бид нэр чадлаараа саналаа өгөөл яваад байгаа. Хууль маань одоо нөгөө
засгийн газар хид солигдохоор хоошоо урагшаа болж бас буцаж штэ. Жишээлбэл эрүүгийн хуулийн төсөл бол энэний урт талд явж исэн төсөл нь бол ялангуяа тэр насан туршаагүй хүүхэд гэж нэг нэрлэдэг байсан тийм ээ. Иргэн гэж нэрлэдэг байсан. 14-өөс 18 насны хүүхдүүд хууль зөрчсөн тохиолдолд яах вэ? Гэмт хэрэгт одоо ямар нэгэн с сэжигтнэр тооцсон тохиолдолд яах вэ гэдэг асуудлаар дэвшүүлжсэн концепцэл айгүй тийм хүүхдэд ээлтэй байсан. Одоо сая одоо энэ их хурлд ороод ирж байгаа хилцүүлээд баг одоо батлагдах гэдэг нь яах гэдэг энэ дээр бол ухарсан. Тэр зарчмаасаа нийлээд ухарсан. Одоо жишээлбэл зөрчлийн хуулийг аваад үзье. Зөрчлийн хуулийн дээр за зөрчлийн тэр одоо юугаар заасан гэмт одоо ноцтой тийм үйлдэлүүдийг үйлдсэн 14-өөс 18 насны хүүхдүүдийн эцэг их асар хамгаалагч нь торгуулна. Хүүхдүүд бол ямар нэгэн тийм гим зэм хүлээхгүй. Гэтэл бид нар хүүхдийн эрхийн ажилтныхаа хувьд нөгөө хүүхдэд гим хорыг нь ойлгуулахгүй бол хамгийн анхны хийсэн үйлдэл нь давтагдахад ерөөсөө ингээд асуудалгүй болчихж байгаа байхгүй юу? Аав ээжийг торгоод боломжтой мөнгөтэй хүн бол замаагийн шидчээ явчих юм бэ гэх юм бэ. Гэтэл тэр хүүхдэд ажиллах гим хорыг ухааруулах чи дахиад ингүүл ингэ шүү. Ийм асуудал байдгийг хууль гэдэг ийм мөн чанарыг нь ойлгол зан үйл буруу зан үйлээс нь татаж одоо буцааж тийм өөрт нь уучлал одоо бусдаас хүсэх байд юм уу юу гэдгийг энэ зан үйлийн нэг үйлчилгээнүүд нь ерөөсөй байхгүй. Тэрийг бол бид нар одоо зөрчлийн хуулийн дээр хэрвээ батлахгүй бол энэ хүүхд хамгааллын хуулинд л хийх гээд хэд хэдэн суурь хуулиудын ард явж байгаа хугаараа манай хууль бас онцлогтой. Энэ хуулийг энэ улсын их хурл бол үнэхээр баталчих гэсэн тийм чин эрмэлзэл байгаа нь тэгэхээр бас сайшаалтай тийм баярламаар тийм дөрөв жавзаг хуугч хэлсэн бас өөрчлөн сэргийлэх шин чанараа хадгална гэдэг бол тий маш чухал. Ерөнхийдөө альва нэг юм хууль эрх зүйн тогтолцооны гол одоо цөмөн гэх юм уу да. Альва ямиг нөгөө нэргсэн хонь хашгирах биш гарахаас өмнө бид яах ёстой юм бэ гэдэг. Тэр шин чанар нь хэр сууж өгсөн хэр тийм одоо сая жавзаг хуугийн хэлдгээр өнөөдөр хүүхд хамгааллыг бид нэр ямар нэг эрсдэлд орсныхын дараа эсвэл хамгааллын үйлчлэгээр шаардлагатай үед нь биш эсэргээрээ тий одоо өнөөдөр бидэнд бас нэг судалгаа биш тий 5 хүүхдийн нэг нь ямар нэгэн одоо эрхэн зөрчигдөж ямар нэгэн эрсдэлтэй байдал түрээд байна гэх тий хүчирхийллийн дор байна гэдэг. Тэгтэл чин цааталт нь 4 байна да 5-ын 4 тий тэр баас ч бид нэг юм алдчихаагүй тий тэгэхээр энэний төлөвлөл ерөөсөө энэ хуулийн гол одоо концепц нь юу гэхээр энэ хүүхдийн сайн сайхны төлөө, хүүхдийг ээлтэй таатай орчинд байлгахын төлөө, хүүхдийг бэртэж гэмтээхгүй төлөө бүх нийтээр л хөдөлгөлсөн санаа явж байгаа юм. Энд оролцохгүй нэг ч хүн байхгүй, нэг субъект байхгүй гэдэг. Нөгөө талаар сая энэ 20 жилийн хугацаанд манай одоо хүүхдийн ажилтнуудын амьдралаас ургаж гаргаж ирсэн одоо тэр одоо дадлага одоо сургууль байна шүү дээ. Одоо амьдралын сургуулиар дамжиж гараад ямар үйлчлэгээ, ямар эрсдэл гараад байна уу? Ямар зөрчил бий болоод хүүхдээ ирэх яаж өгөхрөөд байна уу гэдэг дээр ямар үйлчлэгээ өгөх вэ гэдэг дээр манайхан гайхалтай бас туршлагатай болсон байна. Тэгэхээр энэгээр бид нар бас хүүхдэд үйлзүүлэх үйлчлэгээний нэр төрөл гэдгийг тусгайлан гаргаж ирээд тэрийг нь баталгаажуулаад за мэдээч хэрэг дахиад санхүү эсвэл юу гэдгийг тэр олон хүнтэй болъё гэдгээр биш. Энэ төрлийн маш олон сайхан байгууллагууд бий болсон. Өнгөрсөн оны ажиллагааг уялдуулаад тий нэг ашиг бүгд бол манай төрлийн бус байгууллагууд маш сайн чадварч чадсан. Энийг өнөөдөр гэрээгээр гүйцэтгэх ажлыг л одоо баталгаажуулж байна. Тэгэхээр би танаас тэр хүүхд нөгөө хараа хяналтгүй хүүхд гэж бид яриад л ирсэн шүү дээ. Тэгэхээр түрүүн би нэгэнт одоо тэр тусгай нөхцөл шаардсан хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хүндсэн юм чинь нөгөө талд нь энэ хараа хяналтгүй эцэг эхээсээ хоол хөндий амьдарч байгаа ч байдаг юм уу эсвэл одоо хагас бүтэн өнчинч байдаг юм уу энэ хүүхдүүдийн асуудал одоо бид нар хуучнаар бол одоо гудамжинд гарсан одоо гудамжны тэнэмэл хүүхд чиглэлийн хараа яриагаар бол тэгж яриад байгаа. Энэ хүүхдүүдийн асуудлын эрхийн асуудал нь хамгааллын асуудал нь бас орж ирсэн юм байна уу? Байлгүй бүгд орсон. Тэгээ энэ дэр би бас нэг эцэг ихтэй хүүхд ярина гэдэг. Гэтэл одоо эцэг нь хүүхдээ хамгаалж чадахгүй гэдэг юм уу ингээ хайцсан дайчсан одоо саяны өөрчлөлт хийлгээд тийм хүүхдүүдийн топ бас байна шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бид нэр хамгийн түрүүнд засаг захиргаа төр ерөөсөө тэр баг сум хороо анхаасны нэгжээс ахуулаад энэ өөрийнхөө харьяалын хүүхдүүдийг хаана байгааг мэдэх арга байна уу? Тэр улсууд бас энэ хүүхд рүүгээ анхаараач. Магадгүй нэг хүүхд олоод авсан те. Тэгсэн тэр өөрхангай хүүхдүүд өөрхангай засаг даргад хүлээлт өгч өгвөл яасан гэдэг. Энэ хууль бол энэ чиглэлээр нэлээд хариуцлага тооцох тэрийг бүгдийг механизмээс оруулсан. Асуудалтай хүүхдүүдийг бид нэг хаана газар төв байгуулаад төлрүүлчих бодолтой. Нэг л гашуун сургамж авсан. Тэрнээс салж чадахгүй байгаа. Тэгээд одоо соц гэгдэжсэн орнуудаас ганцхан Монголд энэ загвар үлдчихэд ерөөсөө ам бүхтэй зууралдаад байгаа байхгүй юу. Тэгээд хараа хяналтгүй хүүхдийг төр сатуулах тухай хууль 14 онд хүчингүй олонгууд энэ хүүхдэд үйлчилж байсан бүх төвүүдэд татан болгоцсон. Одоо би энийг бол агентлагийг
холбогдох яамыг бас анхаарал аваасай л гэж хөндөх гээд байна л да. Энэ хүүхдүүд өнөөдөр очих газар байхгүй. Ерөөсөө нэг өнчин хүүхэд гэд нэрлээд нэг асрамжийн төв байсан. Тэрэнд ингээ харьяалуулаад нэг 5 6 хүүхэд юм уу 50 60 хүүхэд юм аяучаа тавьсан. Одоо ерөнхийдөө энэ асуудлыг бол нийслэл шийдэх гэж хүч тарамдаад үнэхээр хүрэхгүй байгаа. Энэ дээр хамгийн гол нь энэ хуулийн концепцээр бол бидний харж байгаа юм бол ийм хүүхдийг гэр бүл асардаг ямар боломж байх вэ? Тэр хүүхэд асарсан гэр бүлийг дэмжих механизмыг яаж бусад хуулиудаа уялдуулж энлүү оруулж ирэх вэ? Тэрээс одоо асрамжийн төв байгуулах юм бол багшийн цалин, халаалтын мөнгө гэл ингээл за яг одоохондоо бол гадныхын ингээд мөнгө өгөөд шашныхаа номыг заагач юм ингээд байгаад байна. Гэвтэл одоо энэ 20 жил явсан энэ хэлбэрээ төр өөрчлөлт энэ хүүхдүүдийг өөрийнхөө асрамжинд аваад тэгээд Монгол хүнд, Монгол айлд нь, Монгол занд нь хүмүүжүүлмээр байна шүү дээ. Энэ концепцийг барьж байгаараа бас онцлогтой. Бас халамжийн хувилбарт үйлчлэхэд нэлээд орж ирнэ. Зөв. Одны гүшинэ бид нар ч ингээ хүүхдүүд ингээ хөдөлмөр эрхэлж гэн гэж ярьдаг те. Түрүүн бас тэр мүлжлэгт өртөж болохгүй гэх. Тэгэхээр хөдөлмөрийн мүлжлэг морь унж байгаа хүүхдийг бол одоо сүүлийн үед бас ингээд ямар нэгэн мүлжлэгт өртөж гэн гэж ингээд яриад байдаг. Тэгэхээр энэ хүүхдийн өөрийнх нь хөдөлмөрлөж байгаа, өөрийнх нь нийгэм тэр оролцож байгаа байдлыг нь арай өөр хэлбэрээр мүлжлэгийн шинж рүү оруулах ч юм уу эсвэл эрүүл байх тэр юмыг хангахгүй байх ч юм уу иймэрхүү бас үзэгдлүүд байх шиг байдаг. Энэ дээр та яаж харж ядв? Энэ бас эрх зүйн зохицуулалт талаас ямар байх шаардлагатай? Тэгэхээр энэ унаач хүүхдийн асуудал бол ер нь нийгмийн хамгийн их маргаантай ийм асуудал байдаг. Надад бол маш их дарамт ирдэг л дээ. Заншлуу, уламжлалаа одоо мартаж болохгүй, ингэж болохгүй тэр чинь уралцаар л ирсэн гэдэг. Би бол энэ заншил уламжлалын эсрэг бол би байдаг хүн биш. Бид бол уламжлалаа хадгална. Гэхдээ одоогийн Монгол ёс заншилж алдагдсан байна. Хуучин бол одоо сайхан наадмаар өрн дулаан цагт бол тэр уяач юм бол хүүхдтэй хайртай, мориндоо хайртай тийм ээ. Хүүхдүүд бол маш аюул эрсдэл багтаа байдаг ус. Одоо энэ байдал бол биш болсон. Энэ морь ундаг хүмүүсүүд өөрөө мэдж байгаа. Хэдэн мянган жипэнд дагаад одоо сүүлдээ ингэж ярьж морийг сурахын тулд жипээр ингэж бүр дагаж араас нь ингэж хөөж одоо босоо. Тэгээд морь уралдаад гарахад битүү шиприз ингээд газраар байж байгаа хгүй. Тэр морь одоо яг жинхэнэ Монгол морь биш ингээд бүр адгуус шин чанартай. Тэрний одоо 4 настай 5 настай хүүхдэн чинь маш аюултай байхгүй. Тэгээд би бол ямар ч байсан өвлийн улиралд энэ эрсдэлтэй хүүтэн хахир зам нь мөстцэн энэ аюултай орчинд бол морь уралдуулахыг хориглоно гэд манай харин ашгүй дэмжээд манай 25 их хурлын гишүүн гарын үсэг зурсан. За энэ дотор бол уяач гишүүд ч байгаа. Хуйлтайгаа холбоолдоо таны энэ ярьдаг асуудал бид нар яг энэ хуулинд бол оруулж өгч байгаа. Хүүхдэд эрсдэлтэй цаг уурын нөхцөлд одоо бид бол хүүхдээр энэ морин уралдааныг өвлийн морин уралдааныг хориглоно гэдээ оруулж байгаа. Тэгэхээр ямар ач холбогдолтой авах вэ гэхээр нэгдүгээр одоо манай энэ хяналт тавьдаг хүүхдийн байгууллага бол тэр өвөл олон үсэргээ сунгаа уралдаанд бол очихгүй болно. Хоёрдугаарт өвлийн одоо зориултын хувцас гэж байдаг. Өвөл унсан хүүхдүүд дандаа тархин нь бол бицарсан хид хид хүүхдийн ээж над дээр ирдэг. Хүүхдүүдээс захидал ирдэг. Бид нар манай одоо маш их мөнгө авчаа бид нар тоолны мөнгө өгөхгүй байх гэж ирж байгаа хүмүүс ч байдаг. За гişүн ойлголоо. Тэгэхээр хуулинд ямар ч гэсэн орж байгаа нь цаашаалтай. Ямар ч гэсэн та бас зовж явдаг асуудлаа бас оруулж чадсан хэрэгтэй. Тэгээ хүүхдүүдэд л тустай юм л да. Тэгэхээр би бас энэ хуулийг харж байхад хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн байх гэж нэг үг яваад байгаа байхгүй. Энэ яг ямар томьёолол дээд ашиг сонирхол гэж юу хэлсэн бол гэдгийг тайлбарлаач явсан хөө. Хүүхдийн эрхтэй холбоотой ингээд эрхийг судалж байгаа механизм одоо институт талаас бол маш олон тийм нарийн нэр томьёоны гаргалгаануудыг гаргаж ирж байгаа. Тэрний нэг нь хүүхдийн дээд эрх ашиг. Хүүхдийн дээд эрх ашигыг Монгол Улсын үндсэн хуулийн та нэвтрүүлгийнхэнд хөндлөлээ, тийм ээ. Хүүхэд гэр бүлийн эрх ашигыг их юу лээ? Хүүхэд нялхас гэр бүлийн эрх ашиг төр илэрхийлээ хамгаална. Тэр хүүхдийн хуулийн дээр хүүхдийн эрх ашигыг энэ тэргуунд үзнэ гэсэн. Энэ тэргуунд одоо 2 3 ажлын үйл тэрний урт талд хүүхдийн эрх асуудал явах нэ хүүхдтэй холбоотой асуудал. Тэгвэл энэтэй агаар нэг гэж ойлгож болно. Хүүхдийн дээд эрх ашиг бол хамгийн төрсэн аав ээжтэйгээ хайр халамжинд аюулгүй үзэл бодлоо илэрхийлсэн, сурч хөгжсөн, авьяас хүсэл сонирхол тэр өөрийнх нь ямар боломж хязгаарлагдсан байж болно. Хөгжлийн бэрхшээлт юм уу ямар нэг гэлээ гэхдээ тэр боломжиндөө тохирсон нөхцлөөр хөгжих орчин хангагдсан тийм л юм хүсэж байгаа. Энэ орчныг дээд эрх ашигт нийцүүлж бүхэл үйл ажиллагаагаа байр байдлаа
хандлага ингэж өөрчлөгчл гэж хэлж байгаа гэж одоо хамгийн энгийнээр тэгж хэлнэ дээ. Тийм. Тэгэхээр олон улсын туршлагаас харахад бол хүүхдийн эрхийг хангах талаар бол хүн төвтэй, гэр бүл төвтэй гэдэг энэ хандлагыг бас барьж гэн гэж хараад байгаа л да. Би нөгөө юмнаас ингээд уншиж судлаад байхад. Тэгэхээр түрүүн таас хэлсэн шүү дээ, ингээд нэг олноор нь авчаал нэг газар бөөгнөрүүлээл ингээд нэг хуаранчилж байгаа маягтай. Би ч гэсэн бид нар мэдэн шүү дээ, ингээд амгаланд хүүхдийн орих юу ингээд халамжийн төв байж идэг. Бараг л 200 300 хүүхд байна ч гэнэ. Тэгэхээр ч одоо тэнд яаж тэр эцэг их томчуудын хайр инэрл юу байдیں۔ Тэ нэг тогооноос хоол хувааж байгаа тэр гоё уур амьсгал эдрийг мэдрэхгүй болчихно. Тэгэхээр энэ нөгөө хандлага нь бас энэ хуулиндаа бас шингэж өгсөн, энэ олон улсынхаа ямиг бас оруулсан юм байгаа хөх тийм. Гэр бүл суурилсан гэдэг үг маань өөрөө юм байхгүй юу? Урд өмнө хүүхдийн эрхэд суурилсан байсан. Бас нэг ийм нэг юм байна л да. Манайханд өнгөрсөн жилүүдийн туршлага энтрээс харахаар асуудлыг нэг хурдан шийдвэрлэх. Тэгээ одоо түрүүний ярьдаг одоо ингээд төвлөрүүлээд тэгэл шийдээд явцсан тий. А гэтэл өнөөдрийн хэрэгцээ юу харагдаад байна вэ гэхээр айгүй олон үйлчилгээний хувилбаруудыг бий болгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ямар хувилбарууд байна вэ гэхээр мэдээж үрчлэх байгаа. А мөн төр одоо эцэг ихтэй байлгадаг. Одоо гэрийн асрамжинд байлгадаг. За аль эсвэл ах トゥ у болгодог. Одоо өөр ямар олон хэлбэрүүд байна уу гэсэн тэдгэрийг судлаад үйлчилгээний их олон хэлбэрүүдийг л бид нэр одоо хүүхдийн эрхийнхээ хангахт тэр нөгөө талаараа хүүхдийн хамгаалахтаа ч тэр энэ үйлчилгээ гэдэг юмд бид нэр их ач холбогдол өгөөд нэгдүгээрт өгмөрөө. Тэгэд үйлчилгээнд ач холбогдол өгөөд ирэхлээр дагаад нөгөө түрүүний ярьсан үйлчилгээ үзүүлэгчдийн тоо гараад ирж байгаа. Үзүүлэгчдийн тоо гараад ирэхээр төсөв мөнгөний асуудал гараад ирж байгаа. Би тэр анхны түрүүний иргэдийн хэлж байгаа хүүхдийн байгууллагынхаа хаана нэ гэдээ байнга хэлдэг юмн дээр үнэхээр дутдаг хүүхдийн байгууллагынхаа. Яагаад тэгэхээр бид нар үйлчилгээгээ хүргэж чадахгүй байгаа байхгүй юу? Бидний үйлчилгээний чанарын асуудал ч байна, хүртээмжийн асуудал ч байна, нэр төрлийн ч асуудал байна. Тэгэхээр эднэрийг бий болгоход дагалцсан хэдэн зүйлүүд л яригдчихэж байгаа. Дэлчихэд. Үйлчлэгээ өөрөө ерөөсөө хоёр үндсэн хэлбэртэй байдаг байхгүй юу? Хамгийн гол юм нь бол одоо манай ард иргэд хэлээд байгаа ч гэсэн урьдчилан сэргийлэх үйлчлэгийг л тэд хамруулах ёстой. Энэ бол хамгийн сонгодог арга гэж үзнэ. Бидний үйлчлэгээ өөрөө энэ зардал багтаа олон нийтийн ойлголт хандлагт нөлөөлсөн байж тэр хамгаалах тугай орчин бий болохын тулд байх ёстой. Энэ хамгаалах үйлчлэгээ гэдэг нь өөрөө ч бас нэг сайн зүйл биш. Одоо аргагүй ихэнд л одоо бид нар асуудал гарвал хамгаалахын төлөө бид энэ хамгааллын хууль хийгээд байгаа гэдгийг ойлгох ёстой. Хоёрдугаарт бол ерөнхийдөө бид бол бидний одоо явж ирсэн юм бол ерөөсөө дандаа нэг тусгаарлсан буюу нэг хэлбэрээр хүүхдэд үйлчлэгээ үзүүлээд байдаг. Хүүхд болгон өөрөө онцгой хэрэгсэл шаардж байдаг. Хүүхд болгоны кейсийг нэг кейсийн аргаар шийднэг бол энэ ч худлаа юм байдаг. Тэгэхээр хүүхдэд ерөөсөн тэр нэг оноосон, зөв оншилсон, тэгээ мэргэжлийн цогц урт удаан хугацааны үйлчлэгээ гэдгийг л бид нар хийж чадах юм бол дахид хүүхд бол одоо энэ төрөний хэлээдээс дөрвөн асуудалд өртөхгүй маа гэж. Нэг талдаа. Нөгөө талдаа бол төрөний өөрөө чинь хэлээд байгаа тэр гэр орны орчноо дутсан хүүхдүүд бол бид нар халамжийн төв гэж байгаа тийм. Өнөөдөр халамжийн төвийн одоо энэ үйлчлэгээг бол үнэхээр Монгол улс өөрөө хориглох болсон. 1100 хүүхд одоо хэдэн жилийн өмнө байсан одоо байж л байгаа. Энэ чинь Европын стандартаар бол хамгийн арга ядсан үеийн үйлчлэгээ л гэж үздэг. Бус нь яг одоо бидний дайны үе юм уу хайшин тийм яг үр ашиггүй хамгийн их зардал гардаг. Тэгэхээр энэ бол үр дүн өгдөг. Жишээлбэл тэнд өссөн хүүхд хүний өдөөс баярлаа гэж хэлдэг. Хоолоо хийж идэж чадахгүй. Дандаа бэлэнсэх сэтгэлгээ дээшээ хараад твцсэн улсууд л тийм л эцэг. Бага насны дүүдээ тусалж мэдчихгүй, хувцсыг угааж чадахгүй гэж. Талархал илэрхийлж чадахгүй. Тий, хүндэтгэл байхгүй. Тэгэхээр манай энэ одоо нөгөө сэгсгэрч гэсэн ээжим сэмхийч гэсэн гэрмэн гэдэг гэрт дотор жинхэнэ бодит амьдралд байсан хүн дутхыг мэднэ. Сайхан хоол идэхийг мэднэ, хоосон хонох өдөр ирнэ. Тийм ээ, ээж аваа маргалдахыг мэднэ, бас хоорондоо зөрчлөхийг мэднэ, бас биеийн дэмжихийг мэднэ. Амьд тэнд амьдрал буцалж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол гэр бүл төвтэй хүүхд хамгаалал гэдэг бол хамгийн одоо Монголын өөрийнх нь уламжлалтаар түшигсэн зөв хандлага л гэж хэлэх гээд тийм журам төвөрсөн байна. Тэгсэн хүүхдийн эрхийн тухай хуулинд байгаа тийм. Журам төвөрг гэдэг 6 зүйл бол байгаа. Тий. Тэгээд яг саяны зүгээр бас ингэж нэмээд хэлгээд яг хуулбар дүүсгэнүүд бол олон хуулбар дүүсгэ бол байх хэрэгтэй. Энийг бол үйлчилж байгаа. Зүгээр одоо манад бол нэг 1100 орчим хүүхэд нэг 30 гаруй одоо байгууллагууд байна. Хоорангар маягтай. Тэгээ энийг бол бид нь яаж нэхэр ингээд судлаад үзэхлээр биш тэ бараг 60-аас 70% нь бол гэр бүлдээ иргэн нэгтгэх юм боломжтой байна гэж. Тэгэхээр энэ рүү бид нь одоо чиглэсний цогц цогц юм аа явуулсан.
За баярлалаа. За тэгэхээр харин за өнөөдөр ингээд бид хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа хоёр хуулийнхаа ерөнхий концепц цаашид ямар байх ёстой, өнгөрсөн хугацаанд бидэнд ямар хүүхдийн асуудал тулгарч ирсэн байдгийг нэлээд задарч ярьлаа. Тэгэхээр та бүхний маань хийж байгаа энэ хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хийж байгаа хуулийн үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Та бүхэн мэдээж хүүхдийнхээ эрхийг хамгаалах, хүүхдтэй хайртай, хүүхдгүй айл өрөх гэж байхгүй. Энэ бүхэн бүгдээрээ хүүхдтэй холбоотой асуудал учраас энд нь бас амжилт гарах нь ойлгомжтой. Тэгээд өнөөдрийн манай нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарыг жаргаж байна. Дараагийн 4 дахь өдөр уулзцай. Баяртай үзэгчтэй.